тэрслүүч байна. За тэрслүүч өнөөдрийнхөө бичлэгээрээ энэ цагийн монголчууд аян замын тэмдэглэл номыг ярихаар төлөвлөд байна. Энэ маань 2 дугаар битэн байгаа. За манай монголчууд бол 3.5 сая хүнтэй Азийн өндөрлөг нутагт 1.5 сая хатгаад үргэлжин тийм өргөн уудам тал нутагт дэндүү цөөхөл амьдардаг байгаа. Тийм учраас бид Монголынхоо өв түүх, өв соёлоо мэдэж байх учиртай энэ номоос би бол ухаарсан. За тэрслүүч зохиолч байгаа тухай яриа. За зохиолч маань болохоор инх тайвны эчин хорлоо хэмээх хүн байгаа. Энэ байна. За зохиолч маань сэтгүүлч мэрэгчлээ багасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж ирсэн. Тэрээр одоо ингээд мөрөөдлөө биелүүлээд бидний цөөхөн монголчууд төслийг хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд тэр одоо Монголын бүх аймаг сумдуудаар яваад одоо чухал мөн дээрээс нь уран бүтээлчд, малчд зэрэг хүмүүсээс ярилцлага аваад тэгээд түүнийхээ тэмдэглэлийг энэ номон дээр болгосон байгаа. За энэ болохоор Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэн, Хинтэд орнод аймагуудаар аялсан тэмдэглэл. За энэ ном маань үнэхээр зузаан маш олон сэдвтэй, маш олон одоо ингээд хүмүүстэй уйлаж бичсэн тэмдэглэл. Тийм учраас тэрслүүч нь 2хан сэдвийг голчилж яриа гэж бодсон. За нэг нь болохоор миний ээж ажилдаг байсан үндэсний телевиз, 2 дахь нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайг ярихаар төлөвлөд байгаа. За эхний сэдв рүү оръё. За энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз маань харагдаж байна. Монголынхоо өв түүх, өв соёл зэрэг одоо ингээд чухал түүхэн үйл явдлыг хайлшин дээр буулгаад архив татгалдаг үнэхээр чухал дурсгалтай манай монголчууд заавал байх ёстой манай Монголын хамгийн үнд өв билээ. За энд маш олон уран бүтээлчд сэтгүүлчдээс маань эцэн хоолойч маань яриа авсан. Энд ингээд маш олон уран бүтээлчд харагдаж байна. Бүгднийх нь талаар нэг бүрчлэн маш дэлгэрэнгүй бичсэн байсан. Үнэхээр сэтгэл гаргасан юм шиг надад санагдсан. За энд манай ээж байна. Монголын мэдээ сувгийн ахсах редактор Б Чимтлам. За манай ээж болохоор Монголын мэдээ сувгийн ахсах редактор байсан. Тэгээд ээжийн маань талаар ингэж ярилцсан. Тэгээд одоо миний ээж энэ номонд ороод ээжийн минь тухай гарсан болохоор энэ ном надад үнэхээр чухал дурсгал одоо ингээд түүх юм шиг санагдсан. Энэ номон дээр маань маш олон хүмүүсийн аав, ээж, ах, дүүс хамаатан саднуудын тухай орсон болохоор энэ ном манай монголчуудын хувьд маш чухал өв соёл юм шиг надад санагдсан. Тэгээд ингээд үндэсний телевизэд маань үндэсний телевизэн маань уран бүтээлчд зэрэг одоо ингээд зөндөө олон хүмүүсийг гаргаж өгсөн билээ. За одоо 2 дугаар сэдвлүүгээ орцгоё. За Хөвсгөл аймгийн Чөөжээ хайрханд гээд байна. За тэрслүүч нь болохоор ингээд 100 болгон Хөвсгөл аймаг руу гэр бүлээрээ аялдаг. Тэгээд миний очих туфтай хамгийн бэст 1-р газар бол Хөвсгөл далай. Би бол 100 болгон Хөвсгөл далайд очдог. Тэгээд Хөвсгөл далайгийн талаар энд Өвөр Монголын өөртөө зөвлөх орны одон телевизийн зураглаач Зэ Алдар Чөөжээ арлаас хэмээгээд үг байсан байсан. Үгээр хэлэмгүй үзэсгэлэнт газар ирээд хаанаас зурглахаа мэдэхгүй гайхамшигыг бишин харж тогсно. Өдөр болгоны харсан зүйл ондоо сайхан байна хэмээсэн билээ. Манай Хөвсгөл далай бол өглөө болгон өдөр болгон өөр байгаал одоо ингээд байгалийн хувиралтай байдаг болохоор үнэхээр сонирхолтой байдаг. Тэгээд ингээд оруулсан билээ. Тэгээд маш олон одоо ингээд сумд аймагуудаар яваад маш олон хүнээс яриа авсан. Тэгээд тэрслүүч нь болохоор бүгдийг ярьж чадахгүй учраас энэ хоёр сэдвийг гоцолж ярьлаа.
Тэгээд та бүхэн маань яг сонирхож байгаа, одоо ингээд яг мэдхийг хүсэж байгаа өөр чинь тэгэл бүлгээ одоо ингээд эндээс унших боломжтой. Тэгээд Монголынхаа өөх түүхийг өгүүлсэн болохоор энэ ном үнэхээр тусгалтай ном. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн аваад уншаад үзээрэй. Тэгээд ийм гоё ном бичиж одоо тусгал болгон үлдээсэн Эчин хорлоо ихтэй баярлаа. Тэгээд илүү олон ном бичээрэй. Тэгээд баяртай.